зөвхөн Монголд гэдэг өөрийнхөө үзэл бодлыг та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Наадам зөвхөн Монголд болдог. Эсвэл одоо юу гэдгийг зөвхөн Монгол цагаан сар болдог. Зөвхөн Монгол Чингисийн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг гэдэг тухай би энэ удаа ярмааргүй байна. Монгол хүн бүхэн зөвхөн Монголд ямар үйл явдал болдгийг одоо мэдж байгаа. Би харин сүүлийн үед Монгол улсад маань миний их оронд маань маш олон тийм сонин үйл явдлууд боллоо. Тэгээд тэр үйл явдлуудтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг энэ зөвхөн Монголд л болох байр суурь юм да гэж би бодож хэлэх гэсэн. За Томоос нь эхлэе. Арай Томоос нь эхлэе. Саяхан би үндсэн хуулийн үндсэн хуулийн цэцэд ажилладаг нэг хүнтэй таарлалт. Гэсэн тэр хүн маань надад хэлж байна. Их хурлаас өөрсдийнхөө баталсан хуулийг үндсэн хууль зөрчсөн гэд бидэнд өргөдлөгсөн. Өөрсдөө янзал засч болдгоо байх таа гэд. Тэгээ нэрээ судлаад үзсэн чинь хэдэн жилийн өмнө Попрод байсан хэмнэлтийн тухай хуулиар одоо тэр хэмнэлтийн тухай хуулиар төрийн албаны тоог нэмэгдүүлэхгүй ч гэх шиг төрийн одоо цалин одоо хүлээж аваа. За хүмүүс минь сайхан ороод ирээрээ. Төрийн авдаг цалин хөлсийг одоо юу гэдгийг хэмнэнч гэх шиг. За дээр нь төсвийг өнөөдөр яг нөгөө нэг юу гэдэг төсвийн алдагт бууруулна гэх шигэд хүн болгон попорч орж жагаад төрийн хэмнэлтийн хууль гэж баталсан. Тэгээ баталсан хуулиа уул нь их хурл өөрөө хууль баталж байгаа юм чинь их хурл өөрөө энэ хуулиа засах ёстой. За үндсэн хууль зөрчсөн гэвэл үндсэн хуулийн зэцээс наадхаа засаа гэж бичиг өгөхөөр дахиад их хурл өөрөө засах ёстой. Гэтэл ажлаа хөнгөвчилж байгаа юм уу? Эсвэл алдаатай хууль гаргадагаа өөрсдөө зөвшөөрж байгаа юм уу? Ийм одоо алиа хошин зөвхөн Монголд харагдаж болох нэг юм үйл явдал нь хэмнэлтийн хуулийг Монгол улсын үндсэн хууль зөрчсөн гэд Монгол улсын их хурл нь үндсэн хуулийн цэцэд өгчиж. Өөрсдөө мэддэггүй бах та. 126 126 гишүүн. Та нар маань их хуралд ороод их хурлаа нэр одоо дэвшээд хамгийн шилдэг, хамгийн мундаг гэд ард түмэн маань одоо та нарыг сонгож гаргасан шүү дээ. Гэтэл харамсалтай нь их хурал тэнэг юм уу? Эсвэл залахгүй юм уу? Эсвэл асуудлаа ойлгохгүй байгаа юм уу? Ямар ч үйлээ гэсэн хамгийн сонирхолтой зүйл нь юу гэвэл үндсэн хууль өөрөөсдийнхөө баталсан хуулийг үндсэн хууль зөрчсөн гэд үндсэн хуулийн цэцэд өгчээ. Тэгээ үндсэн хуулийн цэц хууль зөрчөөгүй гүйл яах юм? Ашгүй бид нар үндсэн хууль зөрчөөгүй юм байна гэж бодох юм. Зөрчсөн гэхээр яах юм? Яана би засъя гэх юм. Монгол улсын засаглалын хэлбэрээр засаглалын дээд хэлбэр нь ард түмний гарт. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх мэдлийг авна. Засаглалын одоо нэгдүгээр хэлбэр нь бол парламент байгаа шүү дээ. Би чинь парламентын засагтай гэж ярьдаг шүү дээ. Бид чинь одоо ингээл 1 2 3 гэж ерөнхийлөгчөөгөө 1 гээл их хурлын даргаагаа 2 гээл ерөнхий сайдыгаа 3 гэж дууддаг. За нэг талаасаа төрийн тэргүүн гэдэг утгаар нь хүндэтгэж байгаа ч гэсэн засаглал талаасаа бол үндсэн хуулийн цэцийг үндсэн хууль зөрчиж болохгүй гэд хинжих ёстой байгууллага маань бид нар хуулиа алдчихлаа, бид нар хуулиа буруу баталчлаа, бидний хуулийг шалгаад өгөөч гэж байгаа юм шиг нь сонин хууль одоо шийдвэр гаргаад явуулчихжээ. За хоёрт нь баахан хүмүүс шагнаглаа. За яг зөвхөн Монголд шагнал байдгийн биш ээ. Дэлхийд даяар улс орныхоо онцлог тааруулаад Америкт бол эрх чөлөөний одон гэл байдаг тийм ээ. За бусад бүх орн ямар нэгэн байдлаар одон медаль өгдөг. Зарим нь хойд солонгосуудыг бас шүүмжилдэг. Гэхдээ тэр улс бас өөрсдийнхөө дэглэм онцлог тааруулаад
одоо гавья байгуулсан гэж итгэж найдаж хийж байгаа хүмүүсээ шагнаж байгаа. За би бол шагналыг бол 3 хувааж байгаа. Шагналыг бол 3 хувааж байгаа. Нэг нь бол нүдээ олсон, хоёрт нь бол нүдээ олоогүй, гуравт нь бол нүд рүүгээ хатгсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол шагнал авч байгаа хүн тэр шагналыг авснараа байгаа одоо нэг өчүүхэн жоохон нэр хүндээ гутаагаад бараг нүд рүүгээ хатгах байгаатай адил үйл явдал. За гэхдээ хин тийм байсан бэ гэдгийг одоо энэ лайвыг сонирхож байгаа хүмүүс та нар өөрсдөө дүгнэн үз. Би одоо баяр ёслол 1-р болж гээ. 2-р нь атаарч байгаа юм шиг тэр аавын хүүхдүүдээ авсан шагнал урамшууллыг надад таалагдаагүй гэдгээр нь буруутгах шүүмжлээл бушуу наадхаа бойл байр гэж байгаа юм шиг хандаад яах вэ гэж бодоод миний хувьд бол энэ шагналын хувьд бол харин нэг инээдэмтэй ч юм уу эмгэнэлтэй нэг юм хэлмэл санагдаад байна. Энэ нулимс гэдэг чинь эр хүний зүрхэнд байдаг эмгэнэн гашуудж байгаа үед эсвэл өвдөж зовж байгаа үед одоо юу гэдгийг ингэнтэл үйлж ах хэрэгтэй байхгүй. Гэтэл харамсалтай нь сүүлийн үед энэ нулимс нь бүр утгаа алдлаа. Монгол түмний 100 эрхмээр уян хайлж нуйлж байгаа ирчүүдийг хараад заавас ч яах вэ амьдралаа бодоод одоо юу гэдгийг бас үйл явдлаа мэдрээд эцэг ихийгээ дурсаад ингэнэн одоо бодож дурсан санаж сэтгэл нь хөдөлж уйлж байгаа үстэй гэж бодмор. Гэтэл сая шагнал дээр завхны Батсүх нутгийн ах ч юм уу нутгийнх нь нэг хүн нь шагналдлаа гэж баярлаад ингэнтэл уйлж байгааг хараад би бүр шоконд орлоо. Маш харамсалтай шүү. Хүний баяр дээр баяр хүргэн алга дашиж инээж магадгүй баяр хүртсэн хүн нь бахархан баярын нулимс унгадаг болохоос нутгийн ах шагнагдлаа гэд нулимс унгаачааг харахад шоконд орохгүй яах вэ? Тэгээ эр хүний нулимс иймд одоо юу гэдгийг ийм болцсон юм уу? Эсвэл энэ улас чинь өөрөө нийтээр асуудалд орсон юм. За тэгсэн сая Вьетнамаас баахан морд явуулж тэр мордыг магадгүй Монгол Вьетнам руу давхиад явуулсан биш л дээ. Нэг үнэн ч юм уу худлаа ч юм уу тийм нэг үлгэрийн домог байдаг. Коммунист одоо суртлах хулгалдаа морь Вьетнам хүртэл байлдаж яваад буцаж нутгаа санаад нөгөө нэг юу нутгаа сансан санаад тийм ээ алдуулмаар нутаг руугаа гүйдэг. За энэ түүхийг бидэнд эмгэнэн гашуудсан байдалтай ч юм шиг эдийн засгийн хувьд одоо аргаж байгаа ч юм шиг онгоцоор нөгөө мордөө аваад ирлээ. За Монгол хүн болгон мордыг хараад бахархан баярлна. Хөөрхөдөө бас тэр хүний газар халуун оронд зовж шаналж байгаад хурж ирсэн байлгүй даа гэж бас хайрлна. Тэрийг би шүмжлэх гээгүй. Хамгийн инээдэмтэй хадаг бариад сүү бариад дүүрийн мадж байгааг хараад гайхал. Хүн чи ядаж морд ирэхэд цацал өргөж болно шүү дээ. Морд эзэнгүүч гэлээ гэсэн энэ Монгол улсын минь морд гэж цацал өргөж Тэнгэрлүүгээ одоо юу гэдгийг сүү өргөдөг шүү дээ. Энэ шашны ёс гэсээ илүү уламжлалын ёс. Хол явж байгаа хүмүүсийн дөрөөн дээр нь цацал унгаадаг шин. Зүгээр дүүрийн мадах хэлбэр болвол яах вэ? Одоо яах вэ? Хоёр алгаа дэлгээд хадаг буюу одоо зүйлээ бариад танд би сайн сайхныг хүсэж байгаа шүү. Сүү шиг цагаан сэтгэлтэй шүү гэд ерөөл айлдаа өгдөг болохоос хадаг бариад харь орноос ирсэн адгууснуудад ёслол хийгээд байгааг хараад
яасан ёрын байж гэж бодогдох шиг, яасан юмтай байж гэж бодогдох шиг их сонин санагдлаа. Зөвхөн Монголд л ийм юм харж болно. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энийг иргэд санаачлаагүй эрх мэдэлтнүүд хийжсэн гэхээр энэ их хурал, энэ одоо төр засагч нь сэтгцийн асуудалтай хүмүүс зөвлөгөө өгөж дипломат ёсны дэг журмыг мэддэггүй болов гэж бодох шиг. Альва төрийн үйл ажиллагаа, альва төрийн ёслол хүндэтгэл, альва төрийн үг хэл бүгд хуучлагддаг, бүгд гаднаахаар бол протокол гэдэг, Монголынхоор бол журамлагдан тэмдэглэгдсэн байж хийгддэг ажил. Нэртэйгээр нь та нар нэг гаднаас нэг гахаа авчирж ирээд алта мөнгө олж ирдэг агуу гахаа байна гэд хадаг яндраа барьж ухтаад харь орны одоо ёс заншил хийгээд хөшөөг нь босгоод хөлдөн мөрөх гээд байгаа юм. Тийм биш бол ийм тэнэглэлийн ийм үйл ажиллагаанууд тесэрж байгаа юм шиг тал талаасаа ингээ гараад ахаар бухимдах цаашаа юм, бодох цаашаа. За сая гадагшаа яваад ирлээ. Гадаад руу. Онгоцны худал дээр нэг доктор эрдэмтэн тухайн оронд бас хийж бүтээж яваа нэг бүсгүйтэй таарлаа. Тэр хүн надад хэллээ. Монгол яагаад хөгжихгүй байна? Монгол яагаад дандаа юм хачин тэнэг юм хийгээд байна? Яагаад энэ улс төрчид өнөөдөр тийм ээ улс орноо бодохгүй байна? Яагаад энэ одоо улс орн чинь өнөөдөр ийм хэцүү байна? Та юу гэж бодож байна гэхээр би за маш товчхон хариулвал танаас болоод байгаа юм а гэсэн. Маш товчхон хэлэх юм. Гэхдээ би гадаадад олон жил болсон, би энд ямар буруу ах вэ? Таны лайвыг үзэл лайкл дардаг гэсэн. Тэгтээ би дэлгэрүүлж хэлье гэж хэлсэн. Дэлгэрэнгүй хэлэх юм бол та сонголт гэж бодож хийдгүү. Та сонголтынхоо төлөө өөрөө зүтгэдэггүй. Та би тэгээд зүтгэдэг байж магадгүй. Тантай адил байгаа зарим гэхдээ олон хэрэгдний юм олиггүй зан гаргадаг гэж хэлсэн. Одоо наадан болж байна. Наадан болж байгаа үед одоо жишээлбэл монголчууд бие биенээсээ уралдаад машин тэрэг авч байгаа бах. За наадамтай наадамгүй хүмүүс ч гэсэн унаа тэргээ сольдог, унаа тэрэг шинээр авдаг. За машин авахтай хүмүүс маш нарийн сонголт хийдэг. Хэдэн километр явж гэн. Хэрэгцээ шаардлагатай нийцж гэн үү? Өөр хүний гараар орж юу, эвдэрч юу, гимтч юу. Тэгээ авах мөнгөө өөрөө гаргадаг. Өөрөө гаргахдаа зээлээр цуглуулад гаргаад машин авдаг. Авчхаад магадгүй өөрийнх нь бодсон шиг биш. Магадгүй бүр муу машин сонгоод авцсан бол өөр хүмүүс мууллаач өөрөө тэрийгэ машина муулдаггүй. Сайхан унаа шүү. Төмөр хүлэг минь намайг төрсөн гэрт минь, төрсөн нутагд минь, төрөл саданд минь, төрөх орлон минь одоо юу гэдгийг хүргэж өгсөндөө гэд дурсаж ярьдаг. Гэтэл сонгуул болоход бол та юу ч хийдэггүй. Өөрхөн их хурлын сонгуульд нэр дэвшгээд, улсын их хурлын сонгуульд нэр дэвшгээд нэг нэр дэвшигч улсын их хурлын тухай хуулийн дагуу хандвийн дансыг олон нийтэд дэлгэх гэж тавьдаг. Дэлгэхгүй бол 10 сая төгрөгөөр торгуулна гэдэг. Бас балаа хууль шүү. Тэгээд нэр дэвшиж хүмүүсийн 90% нь би нийт ард түмнээс хандив гумааргүй байна гэсэн ч гэсэн заавал тэрийг сошиал дээр, твиттер дээр заавал дэлгэж тавь гэдэг юм балаа хуультай. За тэгээ яг уу энэ дотор зарим нь нэрээ бас дэлгээд үзье. Сонгуульд хандив
гуй. Гэхэд дээдлийнх нь үнийн дүн 3 сая. Доотлынх нь үнийн дүн тааны сэтгэл мэдэг гэхэд 30,000 төгрөг өгөх хүн гардаггүй, 300,000 төгрөг өгөх хүн гардаггүй, харин гутаах хүмүүс бол зөндөө гардаг. Огшоо тэнийгээ чи өөрөө гишүүн болж байгаа үсттэй. Их хурлын гишүүн чи болох ч юм уу, би болох ч юм уу, чамд мөнгө өгч яадаг юм гэдэг. Тэгэхээр тэр хүн яах вэ? Өөрөө мөнгөө төлөөд, өөрөө зардлаа даагаад, өөрийнхөө зардлаад их хурлын гишүүн болдог. Чи өөрөө машин худалдаад, өөрийнхөө мөнгөөр машин худалдаад авсан бол машинтайгаа чи өөрөө л харьцна. Тэр машинтайгаа замбраагүй харьцах уу? Тэр машинаа хайрлж харьцах уу? Тэр машинаа хамгаалж харьцах уу? Гэдэг шиг их хурлын гишүүд өөрсдөө мөнгөө төлөөд, сурталчилгааныхаа төлбөрийг өөрөө төлөөд, сонгуулийнхаа зардлыг өөрөө төлөөд, багадаа 500 сая, томдоо 5-6 тэрбумын мөнгө гаргаад явцдаг. Гишүүн болж. Гишүүн болцоход иргэдэд хайрлах сэтгэл гардаггүй тэдэнд. Эргүй тэнэгүү өөрийнхөө төлөө бодъё. Надад ямар иргэн хандив өгсөн. Тэр иргэний өмнө уулна би их хайтаа хандмаар. Гэхдээ яах вэ? Миний найз нөхөд, миний ойр дотны хамаатан садан намайг дэмжиж хандив өгсөн. За тэднэрт би өрөө төлье. Төрийн албанд оруулъя. Тэдэнд би өрөө төлье. Татварынх нь одоо юу гэдгийг хууль батлая. Тэдэнд би өрөө төлье. Ашигт малтмлын хуулийг гаргая. Тэр үтгэл одоо тэр болормаа гэдэг гишүүн шиг гадны хөрөнгө оруулагч буюу гадныханд үйлчлэе гэх юм уу. Ийм одоо юу гэдгийг жигшмээр үйл явдал энэ 34 жил болж байна. 90 онд халуун сав өгдөг байсан бол 2024 онд хувилдааны төр бий болгосон. Ман ан хүн 3 сууж агаад тэрийг оруулах шүү, энийг оруулахгүй шүү. Тэр орчвол миний хулгайг яриад энэ хувилдааныг илчлээд явуулчих шүү. А тэр нөхөр тойрог дээр гарчих магадaltaй. Яг бол ард түмэн тэрэнд нэр цэвэр юм баталчих учраас тойрог дээр ажиллаад байна. Тойргийг нь өөрчлөөд тэр этгээдийг бол битгий дэвшүүлээр ямар нэгэн аргаар болиорой гэд хуульдж байгаад ингээд 126 гарцсан. Тэгээ 126-аас та нар юу гэсэ даа? Улс төр сонирхоод урлагийн хүн гарч ирээд баасан хүүг дэмжээрээ. Би мөнгө төгрөгтэй хүн бишээ. Гэхдээ байгаа бүх зүйлээрээ би энэ хүний төлөө үйлчлэмээр байна. Энэ хүн гарснаар эрүүгийн хуулийг, энэ хүн гарснаар үндсэн хуулийг, энэ хүн гарснаар бусад хуулиуд дээр их одоо юу гэдгийг чухал өөрчлөлтийг ядчил манай салбарын, манай урлагийнханд ийм сайн зүйл хийнэ гэж би итгэж байгаа учраас би ингэж явъя гэвэл бусад ард түмэн маань юу гэж чигвэ гэвэл зүнх баригч, бүкс долоогч, улс төрийн янхан чи энэ хүнийг дэмжиж хоол гордоо юу гэд жигшүүлэн холдуулдаг. Бүр давраад дэлхийд даяар их хурлын гишүүн туслахтай байж болно шүү дээ. Дэлхийд даяар угаасаа байдаг. Их хурлын гишүүн гэдэг чинь бас эрдэм номтой мэдлэг боловсралтай төр түшиж яваа хүний хажууд төр зурч гэсэн хамт байжгаад хийдэг аргаас нь сурчээ, хэлдэг үгнээс нь сонсчээ. Хийх юмд нь одоо оролцоод улсынхаа хөгжилд жоохон ч гэсэн нэмэр болгонгууд нь муусай сүнх баригчид гэж нэр өгсөн. Зарц гуйлагчин шиг тэднийг доромжилдог болцсон. Тэгээ захын эрдэмтэй мэдлэгтэй боловсралтай хүмүүс нь улс төрчтэй ойр байхыг хүсдэггүй. Улс төрчийн одоо туслах, дэмжих ажилд нь тусалдаггүй. Тэгээ хөөрхий улс төрч гэдэг байгаа хүн нь улс төрч гэдэг байгаа хүнтэйгээ тэгээд энэ улс орныг өөрчлөхийн тулд
та нарын худалдаж авдаг. Би тэр 5-10 цаас тараахыг хууль бусаар одоо юу гэдэг худалдаж авахыг би хаалтанд хийж байгаа. Гол зүйл нь юу гэвэл Америкт Трампыг дэмжих фанат клуб болсон. Трампыг гаргаснаар ийм өөрчлөлт гарнаа. Миний итгэл үнэмшилтэд ийм зүйл орж ирнэ. Би ийм итгэл үнэмшилтэй. Энэ хүн миний энэ итгэл үнэмшлийг дэмжнэ гэд өөрөөсөө мөнгө гаргаад сурчлагаа хийгээ явдаг. Манад бол мөнгөө өгөөрэй. Хүүхдээ би 21 хоног наан чинь сонин сэтгүүл тараагаад намын чинь подволк малгайг өмсүүлээд намын чинь төлөө дуурсны төлөө надад түүнд 500-аас дээш 1000 төгрөг өгөөрэй гэд суучдаг. Зүрх сэтгэлээрээ ерөөсөө тэрийг өөрчлөе гэж боддог. Бүр сүүлдээ сонгуульд орох сонирхолгүй болцсон. Аргаа аваад энэ төрийг чинь авч үлдэхийн тулд төрийн хуулиар хуучин 51-ээс дээш эрсдэлтэй бол зөвшөөрдөг байсан бол одоо Орсон эрдснийх нь 51% болчиход байгаа шүү дээ. Ордонд төрийн ажил явагдана. Танд би дахиад сануулж байна. Дахиад би танд хэлмээр байна. Та машин авчиад машинаа муулдаггүй. Та сонголтоо хийчээд төр засгийнхныг сонгогчийнхоо хувьд их хурлын гишүүнүүдэд илтвлээд бүр төрийн тэргүүнээ доромжлоод түүнээс таашаал авч байгаа чинь асуудал нь танд байна. Зөвхөн Монголд ийм үйл явдал болоод байна. Тэр нь хавтгаарцсан нийгмийн хэмжээнд бий болчиход байгаа. Гэхдээ үр дагавар нь үндэс нь ялзраад байгаа. Яг тэгвэл төрийн эрхийг, төрийн бүтцийг, төрийг та бүрдүүлж байгаа. Сонголтоор та сонголтынхоо төлөө золиос хийх зориг, зүрх, золиос хийх хүч чадалтай боловч хойш судгаас болоод төрд чинь хуулцнууд гараад хулгайчуд үүрлээд хууль нь ялзраад гаргасан хуулиуд нь чанаргүйжээд байгаа байхгүй. Саяхан би тэр биш тавг гишүүнийг хоолны газар харлаа л да. Мэндэлж арай амтсангүй хоёр хоол газрууд хоорондоо л 5 удаа сонгогдсон гэд хэлсэн чинь та хин юм бэ зайлаа гэж харалцсан. Тэр хүн төрөөс би амар их мөнгө төгрөг идэж уусан гэж сонсоогүй. 5 удаа сонгогдохдоо төрийн том дархлаа, төрийн том сургуулийг улам сураад ёс зүй, ёс суртахуун хэм хэмжээг гаргах боломж байсан. Лүндэ Жансонгаа эрдэмтэн сая тархины айгүй том хагалгаанд орсон гэж. Төрийн шагнал авсан. Авах нь ч зөв. Гэтэл тэр хүнийг илдэвлээл, доромжлол, янз бүрээр гутаагаал тэр хүн жил гараа попорхгүй юм. Гэтэл энэ хуулиудын чинь бөөсийг түгээд төрийн хар хүн шиг суудаг байсан. Жигсаалт гэдэг бол мэдлэгтэй, боловсралтай, чадвартай. Гэхдээ мөнгөгүй. Гэхдээ ард түмний төлөө Монгол улсын нийт бодлогыг тодорхойлж чадах хүмүүсийг жигсаалтанд оруулах ёстой байсан. Харамсалтай нь жигсаалт гэдэг бол хаалттай жигсаалт болоод нээлттэй хаалттай гэж байдаг, хаалттай жигсаалт болгоод эхний 10-аа наймаалдаг, хахуулддаг, намын даргын үзмжээр практикуудын сонирхлоор өөдөөс дуурахгүй юм да, өрвөлцөж ярилцахгүй юм да, хийсэн алдаагийн минь хүмүүст хэлэхгүй юм да, сул дорой юм чинь наадах чинь сууж илээ конопо дарна л үзгсэн маягтай сонголтуудыг хийгээд байгаа. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа байхгүй. Тэгээд тэмцлээ надтай хийгээд байгаа. Facebook-ийн репортлно, хандлтыг нь бууруулна, олон нийтэд одоо үг нь очичихгүй гэж орой өдөшгүй айн сандарна. Нөгөө нэг хин Учрал саяхан намайг мангар бацсан гэдэг үгнээс өөр доромжлох үг та нарт байдгүй гэдэг байсан.
намайг баасан хүү гэдэг. Баас хүү гэж дуудаж, доромжилж гутааж, таашаал авч явдаг. Түүнээс биш надад хийсэн гим нүгэл муу зүйл байхгүй болохоор яаж чадахгүй байсан. Төрд ажиллаж байгаа хүн насан туршдаа ажил халдаггүй. Их хуралд байгаа хүн ингээд юу гэдгийг үргэлж ард түмэн сонгоогүй бол ажлаа үргэлжлүүлээд хийх ёстой. Би өмгөөлөгч байсан, буцаад өмгөөлөгч ээж. Гэтэл манай нөгөө нөхдүүд маань яадаг вэ гэвэл хийжсэн ажилласаа өөр тэтгэвртэй гарсан нөхөр гараагүй. Гэхдээ тэгээ орлогогүй баймаар өгөхөр чинь улам орлого нэмэгдээд ордонд байхын төлөө улаар явж байгаа. Үүнийг нь таслан зогсоох, энийг нь засан сайжруулах боломж нь ард түмэнд байгаа. Ард түмэнд байгаа гэхээр чинь ард түмнээрээ нийтээл Сүхбаатарын талбай дээр суулт хийгээл Непалтыг чарлаал нэг юм эдрийг нэг зайлуулъя гэж одоо ярьдгаа болох хэрэгтэй. Жомо алах гад гэрээ шитав гэдэг шиг улс орны докторгүй байдлыг чинь хараад энэ Орос хятад хоёр чинь одоо би засаад өгье гэдээ ороод ирвэл яах. Олж авсан жоохон баялаг, жоохон нэр хүнд, жоохон одоо юу гэдэг эдийн засгийн боломжуудаа энэ улс орны докторгүй байдлаас сөрүүлүүл яах. Хамгийн сонгодог хувьсгал, хамгийн сонгодог өөрчлөлт бол сонгуул. Сонгуульдаа орохын тулд өөрчлөлтийг хүсэж байгаа бол өөрсдийн улс төрчийг сонгож аваад нэгдэж нэгтраад тэр хүнд хэлж болно, хэлэхгүй байж болно, тэр хүнийг өмөрж лайвдаач. Тэр хүний төлөө дугаарч. Тэр хүнийг та таньдгүй ч гэлээ гэсэн та тэр хүний өмнөөс яриач. Та миний өмнөөс яриач. Та бусдын өмнөөс яриач. Хүй наадах хүний чи яриад байгаа тэр нэг зүйл ярьлаа. Хуулийнхаа, татварынхаа юу гэдгийг их хурлынхаа эрдэмтэн мэрэгдээ энийг нэг ингэ засчих болохгүй мүү? Энийг ингэж явъя л да. Өөрөөсөө чадахгүй л өөр хүнээр хийлгэе. Энэ хүнийг оруулъя л да ч гэдэм. Ингэ явж болохгүй юу? Тэгэхгүй дахиад нөгөө зөвхөн Монголд байдаг үзэгдэл маазрах. Би гадаадад бараг 34 орноор заримд нь 5-6 сараас дээш хугацаагаар амьдарч үзсэн. Тэнд Монгол шиг маазрал, Монгол шиг бусдыгаа доромжилдаг тэр доромжллыг би зөвхөн Монголоос харж байгаа. Ирүү ганаа, эргүүд улмаа, хазгар батаа, хялар, доржоо, хужаа, цэцгээ, хулмас, янжаа гэдэг шиг уучлаарай энэ нэрдүүд нь хуурамч нэрдүүд шүү гэдэг шиг бие бинийгээ гутаанд оромжилж нэр хоч өгөж нэгнийг даапалж агаад тэрийгэ маш ухаантай боллоо гэж хүчгэлдэг энэ тэнэглээс одоо болцоогооч. Наадмаа наадам шиг хиймээр байна. Найраагүй хиймээр байна. Наадмынхаа бүхчүүдэд зориулаад шээсийг хянахын тулд 17 тэрбумыг гаргамааргүй байна. Цингэл наадам гэлгоод эсвэл цэг тавиад допингийн шинжилгээ авдаг эсвэл болий. Амьдаа хайргүй болий. Чи аймаг сумаараа талцаал ард түмнэрээ хөөрөөл аврах зам болгоол араас нь допинг боллоо гээл аргаа бараад 17 тэрбумыг төсвөлж явж байгаа бол энэ шившиг шүү. Монголчуудаа. Миний монголчуудаа ухаантай. За ингээд одоо наадам болно та бүхэндээ сургамж айлж байгаа биш. Тэгтээ бас бодоорой. Хорхогны арнаас арх уугаад ходоод нойр булчирхайгүй болов. Хол ойр явж байгаад унаа тэрэггүй байжгаад аваар хурдан давхичаад аваар осолд оров. Гол усанд орж байгаа живж өвхөв.
монголчууд хэлдэг штэ. Ус гал шорон гурав битгий амгаар улс орны төлөө санаа зовж байгаа бол зүхэж байхаар нэг ширхэг лаа асаацгаагач гэж хэлмээр. Тэгээ монголороо л үлдэнэ. Монголын улсын иргэн та иргэнээрээ л үлдэнэ. Гэхдээ эдийн засаг чинь хямарч जैन аргагүй штэ. 10 жилийн боловсралгүй хүүхдээр ардын нам юм чи ингээ танаас сонгоцоход 10 жилийн боловсралгүй хүүхдээр та нар ах нар маань, эгч нар маань гэд сайдууд хийгээ явчихад одоо ард түмэнд өнөөдөр сайн юм хий гэж юу яриад байгаа юм бэ? Машина хүнээр унуулахын тулд ядаж жолооны үнэлэхийг шалгадаг үсттэй. Чи яг жолооны үнэлэхтэй юу гэж хэлдэг үсттэй. Жолоо сайн барьж чадах уугүй юу туршлагыг хардаг үсттэй. Гэтэл төр барих гэж байгаа хүнийг төр курс төгссөн гэд яах вэ? Төрийн бус байгууллагын дарга гэн мундаг юм. Худал диплом, хуурамч, бичиг баримт, худал түүх зохиогоод ороод ирэх юм. За яахав дээ хулгайч биш юм чинь. Төрөөс хулгаалаа юу гэд. Нүүрлүү чинь нүдрүү чинь салаавч гаргаад бүкс бөөр ярихаар нь манай хүн ястаа үннийг хэлж шүү. Гал байж шүү. Гоё байж шүү. Өөрийг нь доромжлоод байхад өвдөөс нь долоогоод хэдэн мянгаараа лайктаад хэрүүл яриаг нь шүтээд байна гэдэг бол энэ зөвхөн Монгол сүнхийн тэмдэг, Монгол ялзархын сондан шүү. Тийм учраас монголоороо бай гэвэл зөвхөн Монголд байдаг зөв биш зарим зүйлүүдийг засахын төлөө бүгдээрээ хичээх хэрэгтэй. Ганцаараа байна гэж битгий бод. Ганцхан ширхэгчүүдэнд түмэр тавьдаг гэж хэлдэг. Одоо миний энэ дээр уул нь 50-с дээш хүн үзэж байгаа байх. Тэгвэл нөгөө миний хандлт мандалтыг одоо будаа болгоцсон байгаа. Хууль хяналтын байгууллага нь ингээд энэ баасан хүү одоо энэ хувьсгал хийчихгүй гэж айдаг юм уу яадгийн ингээд үзэл бодлоо илэрхийлэхэд маань одоо тийм ээ үндэстэн дамнаа тэр фэйсбુક мөнгөт нь одоо доор нь очиод юу гэдгийг репорт хийлгээд ингээд сууж байгаа. Тэгвэл энийг үзсэн, харсан, бодсон үзэл бодлын маань дэмжиж байгаа хүмүүс цааш нь түгээж контентэнд оруулж шеэр хийж өгөөрэй.